За сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кандалава подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарын зочноор санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, Шинрай партнер хязгаарлалт хариуцлагатай компани хуульч, Монголын банкны холбооны хуулийн зөвлөх, Токиогийн их сургуулийн бакалавр болон магистр, Мичиганы их сургуулийн магистрийн зэрэг хамгаалсан хуульч өмгөөлөгч Шагдар Сүрэн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. За тэгээ бидний урилгыг хүлээн авч үнэтэй цагаад зарцуулж аваад маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн бидний ярилцах сэдв бол эрх зүйн боловсролын тухай ярилцах болно. Тэгээд эхний асуултын хувьд бол ийм асуулт бидний хувьд бол байгаа. Тэр нь юу гэхээр ихэнх хүмүүс эрх зүйн боловсрол буюу одоо бакалаврын зэрэгээ дотооддоо буюу Монголтой хамгаалсан илүү дээр гэж одоо их хүмүүс одоо ярьдаг. Суурь Монголтой хамгаалсан дээрээ гэж. Таны хувьд бол бакалавра, магистра ер нь эрх зүйн суурь одоо суурь бол гадаадд өөрөө хамгаалсан эзэмшсэн хүний хувьд бол гадаадд эрх зүйн одоо боловсролын суурь тавихын даваа болон сул талууд нь юу гэдэг вэ? За юуны өмнө нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа хоёрдугдээ баярлалаа. Одоо тэгээд хүмүүсийн хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутнууд гэдэг чинь ерөнхийдөө эрх зүйн боловсролоо эзэмшээд цаашдынхаа бас яг нарийн мэргэжлээ сонгох юм гараан дээр ирж байгаа үедээ өөрсдийнхээ цаг зовыг зориулаад олон нийтэд хэрэгтэй цаашдаа хууль зүйн энэ мэргэжил боловсрол энэ шинжлэх ухааныг сонирхдаг хүмүүст бас энэ орчин үеийн мэдээлэл түгээе гэж бас юм ичгтэй ажиллаж байгаад талархал илэрхийлье. За миний хувьд болохоор тий сая их бүлгэн хэллээ. Ер нь бол хууль зүйн боловсролыг эхнээс нь одоо аагаас нь гэдэг шүү дээ тийм ээ гадаад улсад эзэмшээд тэрнийхээ дагуу бол дараа нь бол одоо Монгол улстай болон гадаадд тодорхой хэмжээнд мэргэжлийнхаа дагуу ажиллаад ингээд явж байна. Тийм эндээс энэ туршлагаас сая ихний асуултанд бас хариулах гэж үзье л да. Яг ер нь бол намайг тухайч 10 жил гэж ярьдаг байсан. 10 жилээ төгсөөд дээд сургуульд орё гэж мэргэжлээ сонгох гоо, сургуулаа сонгох гээд байж хаад яг нөгөө юу байсан? Нийгэм солигдчихсэн үе байсан. 1990-ад оны ихэр гэсэн. За энэ үед ямар байсан бэ гэхээр миний санахын одоо Монгол улсын дээд боловсролын төвшөнд бол ер нь бол энэ нийгмийн шинжлэх ухааны салбарт маш хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл одоо эдийн засгийн ухаан, хууль эрх зүй, за бусад нь арайч гайгүй салбарч байсан баг. Үндсэн энэ хууль эрх зүй, эдийн засаг, улс төр судлал гэдэг юм уу? Олон улсын харилцаач одоо улс төр судлалынхаа нэг хэсэг гэдэг утгаараа бас социалист орнуудын үжил баримтлал янз бүрийн юмнаас ингээд харахаар бүх юм нь ингээд өөрчлөгдсөн. За манад энэ бидний тэр 90 онд шилжээд байгаа энэ арчилсан нийгэм, зах зээлийн тогтолцоотой хэмжүүлээд эдийн засагтай гэдэг юм хайцсан үү тийм ээ ийм нийгэм рүү шилжилж хийхэд бол тэр орох гэж байгаа нийгмийн талаар одоо мэдлэгтэй тэр одоо системийн талаар одоо системтэй боловсрол олж авсан тэндээ ажиллаж амьдарч үзсэн тийм хүмүүс бараг байгаагүй. Ер нь бол бараг ч огт байгаагүй, нэгч байгаагүй. Тэгээд миний санахын ингээд ярьдаг байсан шүү дээ одоо багш нь оюутнаас нэг хичээлийн өмнө явдаг тийм ээ багш нь өөрөө мэдхгүй яг хөрхи тэр залуу багш нар ч гэсэн яг л нөгөө хамгийн одоо мундаг онцгойл гадагшаа явсан ч гэсэн зөвлөлт толгойд ус гэдэг ус байхад төгсөөд ирчихсэн яг л нөгөө шинжлэх ухааны коммунизм улс төр эдийн засгийн ухаанаа заалгачихсан ус эрх зүйн хувьд бол бид гурван одоо хамаатай сэдв болох эрх зүйн хувьд бол социалист орнуудын эрх зүйн том онцлог нь бол иргэний эрх зүй бол нэг тийм өргөн дэлгэр хөгжөөгөө гэдэг юм хэрэглэгддэггүй байсан. Яг бол хувийн эдийн засгийн харилцааг бол төдийлөн сайшаадаггүй байсан тийм ээ. Ер нь бол хувийн өмчтэй байхыг ч онлын хувьд бол явандаа одоо хязгаарлана гэдэг юм уу өсөх зүйл биш ээ гэж үздэг байсан. Тийм учраас яг тэр утгаараа бол манай дээд боловсролын байгууллагууд бол зөвхөн хуулиар тогтохгүй бас эдийн засагч гэдэг нь тодорхой нийгмийн шинжлэх ухаанууд дээр бол хүнд ер нь тухайн цаг үеийн шаардлагыг хангасан боловсрол олох боломжгүй байсан. Энэ бол хэн нэг хүний буруу ч юм уу нэгэн сургуулийн муугаас болж байгаа юм биш л дээ. Яалтчгүй дэлхийд даяараа том тогтолцооны өөрчлөлт яваад социалист одоо систем нурсан бүх усууд юм бас. Тэгэл одоо багш нь ном сонир байхгүй нэгдүгээр сурахч байхгүй одоо та ээж чинь бол сурахч уншиж дийлдэггүй байлгүй тийм бидний үед чинь нэг сурахч байхгүй. Яг эрүүгийн хууль мөл нь харьцангуй тухайн үед
одоо болох гэдэг юм арай тийм эдийн засгийн гэмтэргийн талаар жишээлбэл онол хэрэглээ тогтоогүй байсан ч гэсэн энгийн одоо хүний амнаас эрүүл мэндийн эсрэг одоо гэмтэргүүд ч юм адилхан байсан байх. Тийм учраас зарим залбирт одоо огт одоо нойл биш байсан байж магадгүй. Гэхдээ бол ингээд зорох бичиг байхгүй, багш байхгүй ийм орчинд байсан. За тийм учраас миний хувьд сонголт бол амар байсан. Тийм ээ. Яг тэгвэл Монголдоо үлдээд Монголынхаа хуулийг сайн сурчгаа. Тэгээд ингээд одоо дутуу гэдэг юм уу Монголдоо сурч чадахгүй гэдэг юм уу. За гадагшаа аваад одоо Монголд хэрэгтэй нэмж одоо тийм орчин үеийн гэдэг юм уу сүүлийн үеийн мэдээлэл олж ирнэ гэдэг тийм дараалал бол байгаагүй. Анхнаасаа л ер нь гадаад сурцсан дээр байсан. Тэр утгаараа би яг өөрийнхөө туршлагыг бол та хэдэд гэдэг юм уу танаа үеийнхэнд гэдэг юм уу нэг их одоо бас юу болохгүй байх гэж одоо 100% дагаж одоо энэ алтгаатай байж байгаа зүг байж гэдгийг бол бодох тийм юу хэмжүүр болохгүй байх гэж байна. За ер нь бол сая бол бүлгэний асуулт бол зөвлөлтөө. Миний бодлоор бол хуульд эргэцэн онолтой улсад бол өөрийнхөө онол гэдэг юм өөрийнхөө одоо нэгэн цогц хөгжсөн эргэцэн орчныг мэдхгүйгээр одоо гадаадд сураад за тэр зөвхөн гадаадд сурсан мэдлэгээр эргэж ирээд улсдаа ирээд ажиллана гэвэл энэ бол нэг хамгийн одоо өөр ашигтай тийм efficient арга зам биш байж магадгүй. Тийм учраас өөрийнхөө сураад за дараа нь агшин төвшөнд гадаад орнуудад явах одоогийн байдлаар бол ийм дараалттай байх нь ач холбогдолтой байх. Бүр явандаа бол юу яа агшин төвшөндөө ч гэсэн улсдаа сурдаг болох байх. Яг тэгвэл одоо бусад орнуудыг харж байгаа бас тийм юмсэн тийм Японд жишээлбэл анх л бүгд л бас өөрийн орны хууль эрхцэн тогтолцоог анх бүтээх гэж бол бүгд гадагшаа явсан. За дунд үедээ бол яг хуу агшин төвшний судалгаа мастер докторт явдаг болсон. За одоо бол ихэнхдээ яг Японы эрхцүүгээр мэргэжээд Японд ажиллаж амьдрах гэж байгаа улсууд бол Японд бол баг доктор хийхгүй бол тэгж хүлээн зөвшөөрдөггүй шатанд очсон байна. Жишээл Америкийн том одоо их сургууль доктор хийгээд Японы том их сургууль доктор хийгээд баг Японы том их сургууль нь за яг ингээд хувь хүнийг харьцуулдаг ч юм хувь сургуулийг харьцуулахгүй ч гэсэн тогтолцооныхаа хувьд бол Японы одоо тэр эрхцэн боловсролын систем ямар төвшний хүнийг нэхэд байгаа ямар судалгааны арга барилтай хүнийг шаардаад идэхээр илүү нийцдэг болчдөг учраас явандаа ингээд бүх юм одоо өөрийнхөө орчинд тийм ээ улс орнд хийгддэг болоод ирэх зам руугаа явж байгаа байх. Өнөөдрийн төвшөнд бол яг та хоёрын хэлж байгаа шиг суурьа Монголд авчаад за дараа нь гадагшаа одоо нэмэлт одоо арай өндөр төвшний гэдэг юм арай сүүлийн үеийн одоо мэдээлэл олж авахын тулд гадагшаа суралцах шаардлага өндөр байгаа нь хэвээрээ байгаа нь харагдаж байгаа. Энэ бол зөвхөн бас эргэцүү биш те бас ер нь Монголын одоо энэ сүүлийн намайг дээд сургуульд орсноос хойш одоо хэд он жил болж байгаа. 30 жил болж байна те. Би чинь 93 онд дээд сургуульд орж исэн. Одоо 29 жилийн дуусч байгаа юм чинь. Энэ хооронд бол яг ингээд нэг хурдан биш ч гэсэн хөгжөөд ирж байгаа. Тийм болохоор өөрийнхөө салбараас бас хамаарах байх. За хоёрдугаар нийтлэг хандлага нь бол яг суур одоо дээд боловсролын суурийг бол нутагтаа авахд бол ялангуяа хуулийн салбар бол их онцлог шүү дээ. Эдийн засаг бол чинь нэлээ юу тийм ээ универсал тийм хаач утсан нэг их өөр юм яриад байдаггүй. Монголын эдийн засгийн онол гэж тустай байхгүй. Хэрэгцээ бол улс орны онцлогт маш тусгсан өөр байдаг учраас улсдаа одоо суурьа бэлтгэх нь илүү ач холбогдолтой болсон байхаа гэж бодож байна. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор та олон жил ингээд гадаадд одоо хууль зүйн боловсрол эзэмших явцдаа тэгээд Монгол босч хурж ирээд тэр одоо сургуулийн гадаадын тэр сургуулийн одоо тэр зүйлийг одоо Монголын одоо ихтэй сургуульд одоо төгшүүлэх нь хэрэгцээ шаардлагатай байна гэж боддог зүйл ч юм уу? Тийм зүйл байдаг уу? За наа ч юм бол яг нөгөө асуултынх нь нөгөө өнцг нь ингээд нэг өнцгөр орж иж байгаа. Ер нь бол айгүй том сэдвээр орж байгаа санагдаад байгаа надад бол. Ер нь манай эрхцэн боловсрол одоо яг зөв чигтээ явж гин үү? Гадаад дотоодод явж исэн хүний хувьд харахад одоо ямар идэх юм бол дэлхийн нийтийн хандлагатай хэр одоо нийцдэг юм бол тийм ээ ийм асуулт бол байлгүй яг. Тэгээд энэ дээр бол би нэлийн эртнээс бол янз бүр өөр юм бодолтой ажиглалт хийж явдаг бас Монгол улстай ингээд тэрийг болбол одоо тусгаад нэвтрүүлчих юмсан гэж боддог хэдэн зүйл байдаг. За нэгдүгээрт бол дэлхийн нийтээрээ
хуульч гэдэг одоо энэ мэрэгжил шүү дээ. Хуульч гэдэг мэрэгжлийг чи одоо юу гэдэг аль ч бас ерөөхдөө яг нэг шүүгч прокурор өмгөөлөгч гурыг хуульч гэж хэлье гэдэг чинь миний хандлага бол дэлхийд байж байгаа. Манайд бас үлд орж ирсэн шүү дээ. Анх намайг гадаадд сурдаг байх чинь цагдаа жил одоо цагдан сэргийлэх байгууллага гэдэг л тохиолч ингээд хуульчид тэгээд ангилахаараа шал өөр ангил хэлдэг ус. Тэгээс үүдээ энэ олон нийт дэлхийн нийтийн хандлагыг дагаад энэ гурван үндсэн мэрэгжил гэдэг юм байна. Бусд нь бол яг хэрэгцээ мэрэгжил мөн боловч яг хуульч гэж нэрлэхгүй байна ч гэдэг. Ингээ явж байгаа. За одоо дэлхийн нэг хандлага байна гэхээр хуульч боловсролыг хууль зүйн боловсролыг заавал хуульч биш л дээ. Тэгэхээр ерөөсөө бас ингэж хуваамаар юм байна. Боловсрол мэрэгжил хоёроо бас хуваамаар юм байна. Манайд нөгөө нэг яваад байгаа юм нь социализмын үед ер нь хүн дээд сургуульд ямар ч чиглэлээр суралцсан уу тэргүүрээ л ажилдаг байсан. Тэгэхээр боловсрол мэрэгжил хоёр аягүй холбоотой байсан. За гадаадад гараад хамгийн эхлээд анзаардаг юм нь юу вэ гэхээр боловсрол мэрэгжил хоёр тустай юм байна. Би жишээл Японд ингээд дээд сургуулийн хуулийн ангид орлоо. Баахан л одоо бодож шүүгч прокурор өмгөөлөгч болох гэж байгаа хүмүүс байгаа байлгүй гэсэн чинь үгүй байсан. Ихэнх нь би зүгээр нэг одоо томоохон компанид орноо. Би санхүүч банкнд ажилламаар байгаа санхүүч болох юм. Энд чинь зүгээр суур одоо бакалаврынхаа л боловсролыг би хуулиар сурч байгаа. За эсвэл төрийн албанд орох гэж байгаа. Ингээд дийлэнх нь ялангуяа миний сурсан сургуулийн онцлог нь бол төрийн албанд орох сонирхолтой улсууд юм. Татдаг гэх юм уу тийм сургууль байсан. Тэгээ ингээд ажиглаад байсан ч ерөөс хуульч болох нь олонх нь биш байсан. Цөөнх нь байсан. Ингээд зөвхөн энэ сургуулийн онцлог юм уу, энэ улсын онцлог юм уу ажиглаад тахаар яг уу академик боловсралтай энэ юунуудад бол зөвхөн хууль зүйн боловсрал дээр хязгаарлаж ярихад бол жишээлбэл Герман, Франц, Япон, за манай улс бол энэ бүлэгт Орос тийм ээ энэ бүлэгт хамаарна гэж боддог. Энд бол боловсрал гэдэг зүйлийг бол яг уу ингээд дээд сургуульд ороод авчдаг юм байна. Тэгээ биш боловсрол мэрэгжил хоёр нэг юм байна. Холбоотой юм байна. Тийм учраас ингээд дээд сургуульд одоо ороод явчих юм байна гэсэн ойлголт бол байгаад бас байгаа. Германд бол ингээд жоон салаад тавьчихсан. Японых болохоор ерөнхийдөө дээд сургуульд эзэмших нь боловсрол юм байна. Гэхдээ энэ заавал одоо миний одоо насаараа ажиллаж байгаа мэрэгжил биш юм байна. Дараа нь би одоо хүсвэл ямар ч чиглэлээр ажиллах юм гэсэн ойлголт хүчтэй байсан. За тэгээд яасан бэ гэсэн чинь тэгвэл боловсрол бол заавал дээр ажиллах гээд байгаа тийм үү тэргээр одоо насаараа ажиллах гээд байгаа ч юм биш юм байна. Ямар ч үсэн нийгэмд амьдрах гэж байгаа. За ямар ч үсэн байгалийн шинжилгээ ухааны одоо юу биш юм байна тийм инженер биш юм байна. Байгалийн шинжилгээ ухааны эрдэмтэн биш юм байна. Ингээ нийгэмд ямар ч аливаа нэг компанид гэдэг юм уу байгууллагатайгаа ажиллаа явахад нийгмийн хаан тухай ингээд суур боловсралтай мэдлэгтэй асуур харилцаануудын талаар ингээ ойлголттой болоход ингээ эдийн засгаас сурна уу, хуулиас сурна уу, устдar юу судлаас сурна ч гэдэг ингээ олон байж болох юм байна гэж бодож байгаа. За тэгээ Японд болохоор хуульч болох гэж байгаа улсууд нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол сургуулиас гадна бэлддэг тогтолцоотой болсон байсан юм гэж. Гадна бэлдээд мөөлөгчийн шалгалтанд бэлдэх нь чухал. За мөөлөгчийн шалгалтыг өгөхийн тулд харин хууль зүйн боловсролтой байх шаардлага байсан. Шаардлага. Дээд боловсролтой болоод яг нөгөө хэдэн шалгалтын тоон цөөрдөг. Үгүй болвол тэгээ шууд мөөлөгч юу за хууль манайхаар бол хуулийн шалгалт тийм ээ өгдөг байсан. Тэгэхээр ерөөсөө дээд сургуульд сураагүй ч биш хууль зүйн чиглэлээр сураагүй ч байсан өмгөөлөгч болохын хувьд бол илбэг юм байлээ. Байсан. Тэгээд бодож байгаа юм л да. За яг тэгвэл эн чинь бас тустай асуудал юм байна. Нэгдүгээр манайх бол хуулийн анги төгсчөөд би хуульч хүн гэж баг ярьдаг байсан тэр үед одоо арай багасж байгаа. За тэгээд Япон яасан бэ гэхээр Америкийг дуурайгаад ерөөсөө энэ хуульчийн ажил чинь юу юм байна? Мэргэжил юм байна. Америкт болохоор энийг боловсролоос нь жоохон салгаад одоо дээд сургуулиудад бол professionals гэдэг мэргэжлийн сургууль. Тэгээд тэн дээр бол business school, law school, за medical school бас орно. Ингээд нэг 2-3 мэргэжлийг бол бакалаврын төвшөнд олгодог юм боловсрол биш юм. Энэ чинь бүр айгүй мэргэжил юм аа. Тийм учраас бакалаврын боловсролтой болсон хүмүүсээс авч энэ сургууль сургана гэдэг энэ тогтолцоо байсан. За яагаад энэ Америкийн тогтолцоо дэлхийд нэлээд ингэж хүч аваад ирсэн бэ гэхээр дэлхийн эдийн засаг глобалчлагдаад тэгээ ерөөсөө хуульчийн сайн мөнгө олон улсын төвшөнд харьцуулах боломжтой болсон. Ерөөсөө өрсөлдөөний чанар. Жишээ нь бол одоо олон улсын хоёр корпорацийн одоо хуульчаар хоёр хүн ажиллалаа тийм ээ хоёр хоорондоо хэлэлцээр хийлгэхэд Америкийн хуульчид ерөнхийдөө дандаа илүү байгаа гэсэн. Мэдээж олон улсын аливаа хэлэлцээр бизнес гэдэг Нью-Йоркийн хууль
Английн хуулийн дээр давмгаа хэрэглэгддэг. Англи хэл чухал учраас тэр Англи Америкийн хуульчдад давуу тал байсан. Гэхдээ тэрнээс гадна тэд нар илүү нөгөө янз бүрийн чиглэлээр мэрэгшчихсэн, илүү одоо амьдралын туршлагатай болчихсон ч юм уу. Ийм байгаад байна. Заавал одоо юу гэдэг нэг химийн чиглэлээр юу хийцэн тийм ээ. Одоо бакалавраас сурч ирсэн хүн хуульч болсон байна. За докторч авсан байсан дараа нь хуульч болсон. За ингээд энэ хүн одоо нефтийн чиглэлийн гэрээ хэлцээр их тул жишээл техник мэдлэг маш сайтай ч гэдэг. За ялангуяа оюуны өмчтөр бол бас энэ янз бүрийн техник технологи ойлгодог хүмүүс давуу байдаг ч юм. Ингээ янз бүрийн эдийн засгийн мэдлэгтэй хүн бол жишээлбэл бас давуу байдаг ч юм. Янз бүрийн суур өөр чиглэлээр суур боловсролтой улсуудынх нь нарийнсаад ирэхээр одоо тухайн чиглэлээр илүү юм шиг илүү гэдэг нь бас харагдаж эхэлсэн. За ингээд намайг төгссөний бүр дараагаар 2004 оноос Японд бол ерөөсөө болио. Манай энэ хууль зүйн сургалт бол их догматик байна. 10 жил гэдэг юм одоо манайхаар бол 10 жил төгссөн хүүхдүүдийг оруулж ирээд шууд одоо хууль заана гэдэг бол бас тийм зөвхөмжтэй биш. Ахаа нөгөө Герман суураараа, Франц суураараа философтой ингээд холиод тийм ерөөхдөө хүний сэтгэх хүн арга гэдэг олох маягаар заах нь болж байна. Ахта хуульч гэдэг ажлаар ажиллахад зөвхөмжгүй. Яг тэрүүн шаардлагатай одоо мэдлэг чадваруудыг харьцангуй муу гэж. Тэрийг бол хүн сургууль сурдгүй юм байна. Гэсэн олон юм үндслээр Япон бол 2004 онд эргэцэн боловсролтой одоо томоохон өөрчлөлт хийгээд law school буюу тийм ээ бакалавртай хүмүүсийг авдаг. Хуулийн сургууль гэдэг Америк гэдэг байж байгуулсан. За тэрний дараахан жилөө баг ойролцооч жил бүгд найрамд солонгос улс системээ тийм болгосон. За дээр нь Австрали улс. За бүгд тийм боллоо. Заавал биш гэсэн. Тэгэхээр ихэнх том сургуулиуд нь бас зөвхөн бакалаврын дараа авдаг нөгөө оюутны авдаг хуулийн law school JD бүгд зэрэг болгодог хуулийн сургуультай авч. За Тайван, Вьетнам дээр судлаа гэж. Энэ бүх улсууд бол маш их судалгаан дээр үндэслэж Америкийн сэтгэлийн хөөрлөөр ч юм уу энэ боловсролын тогтцоо өөрчлөлт улсууд биш. Тэгэхээр энэ юг харуулдаг вэ? Тэгэхээр эдгээр бол нэлийн одоо ажигласны үндсэн дээр за ерөөсөө олон улсын бизнест хуульчд бол маш чухал. Олон улсын харилцаа, эдийн засаг бүх салбарт хуульчд бол энэ харилцааны одоо гол гэрээ хэлцээрээр дамждаг юм, хэлцлэр дамждаг юм бол хуульчд. Энэ хуульчдынхаа өрсөлдөх чадварыг дэвшлүүлэх нь маш чухал юм байна гэдэг энэ сургалтынхаа тогтолцоонд өөрчлөлт хийсэн. За тайдын хувьд бол яг нөгөө сэтгэлээр унгах гэж байгаа юм шиг би нөгөө 10 жилээр төгсөө бакалавр олох гэдэг нь хайшаа гэдэг хэлсэн. Тэрнэд бол нэг санаа зовхон байхгүй. Яг бол одоогоор энэ бол өрсөлдөөн явагдаж байгаа тогтолцооны Герман, Франц за одоо манай урд хойд хөрш тийм ээ Хятад, Орос центр бол бүгд хуучин системээ орчин үедээ нийцүүлээд аваад явах гэж байна. Би бол энэ бас болцоогүй зүйл биш гэж үздэг. Гол нь нөгөө дотор нь сайн ялгадаг ч юм уу тийм хүнийг ерөнхий боловсрол олох гээд байгаа эдийн засгийн философийн түүхийн уран зохиолын мэдлэг олох гээд байгаа нэг хэсэг байгаа энэ академик боловсролч. Нөгөө хүнийг шууд хуульч болох тийм ажил дээр гаргаад хэрэгжилж чадах яг мэдлэг чадварыг бас олох гээд байгаа. Энэ хоёрыг холих нь буруу. Тийм ээ. Бас одоо юу гэдэг ингээд нэг нь 5 6 жилээр сургаад хоёулынг нь олох гэж байгаа бол зөв дарааллаа, зөв ангилаад ингээд явах юм бол агуулгын хувьд бол нэг хоёр тогтолцооны хувьд заавал тэрэн дээр энд ор гэж хэлэх албагүй байх. Зүгээр яг миний өөрийн яагаад ч юм ингээд нөгөө нэлээ ойр дотны явсан Япон багш нар ганцтай өөр орны багш нар яг сайн ярьдаг шиг нөгөө байр суурьтай. Энэ нь бол хүүхдүүдийг шууд хуульч болгоо болио. Хууль бол өөрөө эрхцэн боловсрол өөрөө өсөх яригтай урт түүхийг туулж ирсэн. Зарим оронд энэ ч юм бол шашны гаргалтай тийм ээ. Одоо ёс зүйн философийн кодексээс гарч ирсэн. Ингээд тийм учраас нэг муу юм нь бол Ромын эрх зүйн үднэс бид өнөөдөр Ромын эрх зүйн агуу бид өнөөдөр тэрний үндсэн зарчмуудыг судалсаар дагаж мөрдсөөр ойлгох гэж хичээсээр байна. Гэхдээ зарим юмыг бид нэр ойлгох боломжгүй. Өшөө хэдэн мянган жил өнгөрчихсөн. Тухайн үеийн нийгмийн шаардлага одоо гарал үүслийн тэр болгон бас ойлгох одоо эсвэл хүлээж авч хэрэгжүүлэх боломжгүй болчихсон. Тэгэхээр хэрвээ зүйн нийгмийн шинжилгээ ухааны хандлага, нийгмийн одоо хүмүүнлэгийн ухааны хандлага ч гэсэн шинжлэх ухаанч болёо. Юу яая энэ хууль гэдэг бол ерөөсөө өөрөө ийм догмат юм, аксиом, ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг ямар ч утга үндсэлгүй ярианаас холдё гэх юм бол энэ юм шинжлэх ухаанч болгоё. Шинжлэх ухаанч болохын тулд бид энд математик, за нийгмийн ухаан дотроос хамгийн
одоо объективны шинжлэх ухаанд ойрхон гэж байгаа нэг эдийн засгийн ухаан байж байгаа тийм ээ. Одоо социолог юу гэдгийг одоо тарих судлал тийм ээ, neuroscience гэж ярьж байна. За одоо үйл хөдлөл судлал тийм behavioral science энэ бүгдийг оруулж иж бид хамгийн үр ашигтай би хүсэж байгаа энэ нийгмийн харилцаагаа ямар үр дүнд хүргэх гээд ямар үр ашигтай харилцаа болох гэдэг хүсэж байгаа юмд ойртуулах бол шинжлэх ухаанч бол. Тийм учраас ерөөсөө энэ хууль гэдгийг бол бие даасан тусдаа одоо тийм бас судлах одоо субъекттэй предмет гэж үзэхээс илүү энэ шинжлэх ухаанч улсуудыг шинжлэх ухааны одоо ололт амжилтуудыг нэвтрүүлэх чадвартай улсуудын хууль зүйн шинжлэх ухааныг цааш хөгжүүлэх юм байна. Тэм учраас суур одоо дээд боловсролынхаа өвчгсөн давал одоо зөвхөн хууль өгсөн улсууд биш өөр салбарууд тэр тусмаа одоо ангаах ухаан юу гэдгийг инженерийн ухаан тийм янз бүрийн ухааныг судалсан улсууд байвал зүгээр болов уу гэсэн ийм хандлагатай. За энэ нэг бүхнийг яах гэж ярива гэвэл манай улсын хууль зүйн тогтолцоо таяр надаас илүү мэдж байгаа. Хэр одоо таярын одоо өсвөлөлтөд нийцсэн байж чадав. Өнөөдөр гараад ингээд ажиллахад дотоодынхаа болон одоо олон улсын хэмжээнд ажиллахад хэр одоо бас мэдлэг чадварыг олгож чадав. Таяр практикийн хуульч болгоход бэлтгэдэггүй. Эсвэл илүү академик талдаа тийм юу яав тийм ээ боловсрол олж аваагүй гэдгийг бас таяраас илүү мэдэх байх л та. Тэгэхээр энэ талаар бол хууль зүйн эрх зүйн боловсролын тогтолцоог Монгол улсдаа өөрчлөх хэрэг байна уу гэдэг хэлэлцүүлэг явагдах ёстой. Яг гэвэл өнөөдөр эрх зүйн тогтолцоо Монгол улсад өстой хөгжил, энэ авилга, ээл хахуул, энэ төрийн албаны чадваргүй байдал, энэ бизнесийн бас тийм ээ одоо харж байгаа тань зарим эдийн засгийн харилцаа маш өөр ашиггүй энэ асуудлууд төр хэний буруутгах вэ? Бас энэ хуульчдыг нэг буруутгадаг. Хуульчд нь эдийн засгийн ойлголт муутай. Одоо логик сэтгэлгээ муутай. Энэ одоо шүүхэн чадваргүй байгаа гэдэг юм уу? Энэ өмгөөлөгчийн чадваргүй, прокурорын чадваргүй бүгд одоо юутай холбоод явах вэ? Хувь хүнээсээ илүү тогтолцооны асуудал болчихжээ. За тогтолцоо юунаас эхэлдэг гэхээр боловсрал анх тэр хүнийг одоо яаж тийм мэрэгчлэлтэн бол хууч болох. Тэгэхээр бид ер нь хуулийнхаа боловсролыг харин харж үзэх хэрэгтэй юу? За үзэх хэрэгтэй бол бид одоо байгаа тогтолцоогоо агуулгын хувьд чанаржуулах, яаж нэг одоо орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх юм. Аггүй бол энэ Япон солонгос шиг бүр одоо оронгоор нь өөрчлөөд олон улсын хэмжээнд ийм юу яаж байгаа тийм ээ хүч авч байгаа хандлага гэдэг юм уу Америк систем руу ойртуулах юм уу. Энэ тохиолдолд жишээ нь Япон солонгос хоёулаа өөрснөө аягүй том улс төрийн асуудалтай тулгарч байгаа. Та ч гэсэн мэдж байгаа. Та хэд хайртай сургуулийн чинь нэг өдөр оронгоор нэг нөхөр өөрчлөлт хайжвал хэн ч үгүй юм шиг. Нэгдүгээр энэ одоо сурч байгаа, удахгүй сурах гэж байгаа дөнгөж сая сураад өгс энэ улсуудыг шинэ системд яаж одоо оруулах юм, яаж байршуулах юм. Хоёрдугаарт энийг одоо хүн болгон хүлээн зөвшөөрч ойлгож авахын тулд хэн нэгний айгүй ухаантай хүн айгүй зөв тогтолцоо гэж байдаг учраас энэ олон хууль зүйн салбарын цаашдаа нийгмийн одоо зөвшөлтслийг яаж хийх юм хүн болгоно жоохон олонхын хүсэл шаардлагыг яаж одоо тусгах юм гэдэг үндэслээр бас нэлээд хэдэн жилийн нийгмийн хилцүүлэг дебат явж ийж судалгаа шинжилгээ хийж явагддаг процесс. Тэгэхээр энийг бол эхлүүлэхэд буруу зүйл байхгүй. Харин ч одоо шаардлагатай үе байна. Цаг үеэсээ бараг бид нэр хоцрох гээд байна. Монголын хуульчид Америк, Японы хуульчидтай биш юм аа гэхэд ядаж хоёр хөрш хятад зөвлөлт юу Оросын холбооны улсын хуульчдаас дутуугүй одоо энэ мэдлэг чадвартай саяны миний ярьдаг тийм ээ шинжлэх ухааны бусад одоо салбар хууль бол угаасаа олон салбарын дунд орших ёстой. Мультидисциплинери гэж ярьдаг. Энэ хандлага бол маш хүчтэй болж байгаа. Энийг одоо хууль зүйн боловсролтой нэвтрүүлж чадах нь нэвтрүүлснээр одоо ядаж энэ хөрш орнуудынхаа дунд бус нутагта өршөлдөх чадвартай уулзалт гаргаж чадах уу гэдгийг томоохон зорилттой болгож агаад одоо далаацтайхан хууль зүйн боловсролоо өөрчлөх шаардлагатай байж магадгүй гэсэн бодлоо нэлээд хүчтэй байна. Энэ дээр бол нэг хүн хийдэг, нэг хүн санаачилдаг ажиллаж маш олон хүний сэтгэл санаа нийлж ийж тийм ээ хэрэгцээ шаардлага мэдэрч ийж ингэж хийгддэг зүйл учраас энийг бол бас тийм хүн нэмэгдээсээ хамтраасаа энэ үйл ажиллагаа процесс эхлэсээр гэж үзэж байна. Тэгэхээр таас түрүү ярьлаа шүү дээ тийм ээ. Яг хууль зүйн ухааны үндэс гингүүд маш олон юм болж философи, мэдлэг,
логик, математик гэх мэтчингийн мэдлэгний тэрэг болж байгаа жишээлбэл. Тэгээд бидний яг одоо яг сурж байгаа сургуулийн хувьд гэх юм бол жишээлбэл яг дөнгөж хөтөлбөрийн хүрээнд л одоо суур юмнуудыг олгоо явж дээ. Эрчим философи гэдэг ингээ агуулгуудыг ингээ баг зэрэг ороо явж байна. Гэтэл зарим тохиолдолд бусад зарим сургуулиуд жишээлбэл шууд одоо нэг дөрөв курсээс ерөнхий хуулиа үгүй явждаг ч юм уу. Ийм асуудлууд бас байгаа. Тэгэхээр ингэж эхлэх шатнаас дөнгөж нэг сургуулийн нэг хөтөлбөрийн жишээн дээр ингэж дөнгөж эхэлж байгаа юм байна гэдгийг бол харж болж байна. Тэгээд бидний зүгээс жишээлбэл эрчим боловсрол гэдэг хэрэг яг тэр зүг ингээд сурж байгаа юм ингээд сурж байгаа сонирхолтой хүмүүс бол эрчим боловсролыг эзэмшилнэ. Гэтэл яг том зургаар нь харахаар нөгөө нийт тухайн улс орны иргэдийн нийтлэг эрчим ухамсар гэдэг зүйл бас их чухал юм байна гэж үзээд бид энэ талаар бас тодорхой хэмжээнд ярилцъя гэж бодсон. Яагаад тэгэхээр хүмүүсийн эрчим ухамсарын төвшин ямар байна? Түүнээс хамаараад тэр улсын одоо хуулийн хэрэгжилтч байт юм уу? Их чухал нөлөөтэй байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо улсын иргэдийн одоо нийтлэг эрчим ухамсарт ер нь ямар хүчин зүйлс нөлөөлдөг гэж та юу үзэж байна гэдэг тийм асуултыг тавьж байна. Ерөнхийдөө социологийн болон одоо эрчим антрополог талын асуулт гэх юм уу тийм ээ. За наадах чинь миний нэг сайн мэдэхгүй зүйл байна. Тий яг нийт иргэдийн эрчим ухамсар гэсэн үг тийм. За яг юунд бол Японд сурч байхад бол надад юу санагдсан байна гэхээр тэр улсад бол хүмүүс нь бол яг мэдээж зүгээ хуулиа хүндэлдэг, дагдаг, зөрчгөөс одоо имээдэг гэдэг юм иймэрхүү ард иргэдийн нийт бол хандлага бол манайхаас арай хүчтэй санагдсан. Тэр бол үнэ. За гэхдээ яг л дэлхийн бас нийтлэг хандлага биш тийм ээ. Миний санаж байгаагаар бол зарим нэг тохиолдолд яг хүнзийн сургаалтай холбож тайлбарладаг. Хятад, Солонгос, Япон бол одоо хүнзийн сургаалыг бол нийгэмд маш одоо олон жилийн турш маш гүнзгий нэвтрүүлсэн ийм нийгэм. Энд бол ерөөсөө хуулийн өмнөх шат ёс зүй гэдэг байна тийм ээ. Одоо ах нь дүү нахыгаа хүндлэх тийм зэхээ хүндлэх, ачийг хариулах, муу бусдад тус хийх гэдэг. Энийг бол ерөөсөө багаас нь ингээд гэр бүлийн хүмүүжил ч гэсэн сургуулийн боловсролч гэсэн ингээд мэдсэн байна. Тэгэхээр энэ нь бол өөрөө миний ойлгосноор бол нийгэмд ордер буюу дэг журмыг авчрахад одоо гүйцэтгэсэн үүрэг нь маш том юм. Философийн тийм зарим талдаа шашин шиг юм шиг философч юм шиг нийгмийн харилцааны хим хэмжээ юм шиг ийм юм сэтгэх. Одоо сэтгэлгээ бол Ази орнуудад байгаад байна. За нөгөө талаар ард иргэдийн ер нь эрчим ухамсартай байх, эрчим юг хөгжүүлэхэд бол энэ одоо хуулийг хүндрэх даах сэтгэлгээ хөгжүүлэхэд бол угаасаа хуулийн тогтолцооны өөрийнх нь хөгжил маш чухал санагдаад. Жишээ нь тэрний жишээ нь бол илүү Америк гэж харагдав. Яг бол Америк бол маш олон үндэстнүүдээс бүрддэг. Тийм нэгдсэн тийм хүнзийн сургаал гэдэг шиг ийм байх ёстой, тийм байх ёстой. Тэрний энэнийхэн дээр доор гэсэн тийм иерархи буюу тийм эренб дараа арай сул. Гэхдээ бас одоо хууль зүйн ухамсар юу гэдэг. Энэ бол бас нэлийн өндөр үндэстэн. Яагаад гэвэл Америкийн бол хууль зүйн тогтолцоо өөрөө маш өндөр хөгжсөн боловсронгүй альва маргааныг одоо шүүхээр шийдвэрлэх ийм одоо хандлагын тогтчихсон шүүхэн ч гэсэн одоо хүлээж авч болох үст тийм ээ хөндлөж болох үст ийм юу гэдгийг зарчимтай ийм бас үр ашигтай одоо шийдлүүдийг гаргаад ирсэн юм болохоор явж байгаа. Япон бол өөрийгөө миний нөгөө эрчим социалыг үзэж явах үеийн ганц хоёр санагдаж байгаа юмнаас ярьж байгаа шүү. Ерөнхийдөө бол Япон бол өөрийгөө хуулийн тэр одоо эрчим албан ёсны институцүүд тийм ээ шүүх мөхийг ашиглах дургүй ардам. Яг тэгвэл энэ ардамных нь сэтгэлгээ философи нь угаасаа тийм одоо маргалдах тийм үү тэрсэлдэх юмд бол дургүй. Сонсож байна уу? Яагаад гэвэл гэж зогсчлаа. За. Яагаад гэвэл нөгөө Япон бол ерөнхийдөө тэр нөгөө гүнзгий сургаал нь нийгмийнхаа харилцааг зохицуулах гүнзгий нэвтэрсэн ч юм уу тийм маргалдах
тийм ээ тэрсэлдэх, дайсагнах одоо эсрэг хоёр тал болоход дургу тийм нийгмийн харилцаатай гэж өөрснөө тайлбарладаг байсан. Тийм учраас маргаана шүүх хуулийн одоо албан ёсны бүтцээр шийдвэрлэх хүсэл сонирхол нь хамаагүй бага гэж үздэг байсан. Тэгэхээр Японд бол хуулийн тогтолцооноос илүү энэ нийгмийн суур харилцаа, ёс зүй, гэр бүлийн харилцаа ч гэдэг юм уу ийм зүйлээр энэ дэг журмыг бол маш үнэлж ирсэн учраас энэ бол улсад нь бол гэмт хэрэг багтай гэдэг юм уу иймэрхүү талын онцгой байдаг гэж. Яг сүүлд бүр одоо за тийм биш юм аа бас альва бас яг их баг нь одоо ялгаатай болохоос шүү. Тийм нэг их тийм зарчмын ялгаа гаргасан тийм хандлагын ялгаа байдаг юм бас судалгаанууд гарсан билээ. Зүгээр миний үед л нөгөө хэм билээ. Кавашима гэдэг одоо Японы эрх зүйн социологийн эцэг гэж нэрлэгдсэн том эрдэмтний бүтээл бол одоо ч гэсэн эцэг хэвээрээ суурь нь бол хэвээрээ байх хэвээр. Тэр хүний бүтээлд бол ер нь Японы иргэдийн ухамсарыг судалсан, анкетаар судалсан тийм ээ, янз бүрийн байдлаар судалсан ийм асуудлууд ийм судалгааг анх гаргаж ирсэн Японы эрх зүйд нэвтрүүлсэн байдаг. Тэр хүний гар бол тэгжил тайлбарсан байдаг. Япон хүний үндэсний сэтгэлгээ онцлог нь тийм албан ёсны бүтцээр дамжуулан маргаан хоорондынхаа үл ойлголцыг шийдвэрлэх сонирхол багтаа байна. За сүүлийн үед болохоор яаж юм тэгэхээр одоо миний өөрийн бас эрх зүйн социологийн одоо бас олон жил заасан баг шүү дээ. Энэ хүн болохоор нэг хэсэг одоо behavioral science тийм ээ зан үйлийн ухааны үүднээс судалж байгаа. Одоо бол neuroscience буюу тархины үүднээс судалж байгаа. Хүмүүс ямар тохиолдолд эрх зүйн ямар хэмжээнд яаж одоо хариу үйлдэл үзүүлдэг юм бэ? Тэр нь одоо ямар хандлагатай юм бэ тийм учраас ерөнхийдөө энэ нийгмийн шинжилгээ ухааны төрөө миний хэлдэг. Тэгэхээр ингээд догма байсан. Догма шинжиж чарчтай гэдэг юм бид нар итгэл үнэмшилтээр их тулгуурладаг байсан. Явандаа бол ингээд шинжилгээ ухаанч болоод гаднаас нь ажиглаж байгаа. Шинжилгээ ухаан бол ажиглалтын бас нэг аргатай ч судалгааны. Энэ бол behavioral science гэж болоод ер нь ямар тохиолдолд хүн яадаг юм бэ гэдэг зүй тогтол хандлагын судалж. Одоо бол бүр механик эсийн төвшөнд буугаад тархины ямар үйл ажиллагаатай ямар хүмүүсийн одоо шийдэл хариу үйлдэл холбоотой байдгүй гэдэг судалж байгаа гэдгээр энэ салбар бол маш сонирхолтой сэдв болж байгаа. Үнэхээр том сэдв болж байгаа. Яг бол цаашдын энэ хуулийн эрх зүйн зохицуулалтын үр ашиг ямар байх ёстой юм гэдэг дээр бол маш том нөлөө авчрах юм судалгааны чиглэл байгаа. Зүгээр ер нь нэг зүйл дээр нэг зарим саяны хэлдэг стейтментээр би жоохон санал нийлэхгүй байж магадгүй нүг санагддаг надад. Эрх зүйн ухамсар өндөртөө ард түмэн одоо багтаа ард түмэн гэж нэг их тийм бодтой юм байхгүй гэж боддог. Хүн бол өөрийнхөө байгаа орчинд ухамсартайгаар тийм яг сонгодог загвараараа бол рационал нэг жилдэг рационал байдлаар хариу үзүүлдэг амьтаа хийхтэй. За дандаа тийм байдаг юм аа гэдгийг нотлохын тулд энэ саяны ярьдаг зан үйлийн шинжилгээ ухаан буюу behavioral science гарч байгаа. За энэ хоёр өнцгөөс тухайн жишээлбэл Монгол шиг нийгэмд байсан ямар ч одоо хүн за яг бусад нийгмээсээ өөрөө хүмүүжлээ авцсан тийм төлөвшсөн хүн бол мэдээж тэр хариу тэр одоо сонголтуудаа л хийх. Ямар ч нийгэмд байгаагүй ч гэдэг юм ингээд тэр Монгол хүн л болчиход байгаа. Анхнаасаа Монголд байсан Монгол хүн. Энэ хүн бол тухайн нийгэмдээ хамгийн зохистой буюу өөрт үр ашигтай буюу өөрт зардал багтай, хэлтсийн зардал багтай ийм хариу үйлдэлийг үзүүлж байгаа. Тийм учраас бид хэд хууль зүйн тогтолцоогоо хөгжүүлэх одоо хэрэгжүүлэхдээ энэ одоо хүмүүсийн үйлдэлийг гаргуулад байгаа энэ шалтгаан онцлогуудыг ойлгохын тулд саяын тэр шинжилгээ ухаануудыг судлах хэрэгтэй. Саяын тэр юуны зан үйлийнхэн сэтлүүд тийм ээ. Тэгээ болохгүй бүр одоо яа гэж ямар бодис ямар серотонин жилийн юун жилийн илүү ялгараад байгаа учраас энэ орчны энэ одоо газар зүйн байрлалд байгаа ч гэдэг юм ийм ажил мэргэжлийн осууд ч гэдэг юм ийм хүүсний осууд ийм насны осууд нь бол ийм зохицуулт илүү тарж байна. Энэ дээр бол law and economics гэдэг таарс нэгж байгаа сүүлийн судалгааны хууль зүйн судалгаа шинжилгээ тийм ээ анализын ийм урсгал байгаа. Тэр чинь сүүлдээ саяны ярьдаг зан үйлийн шинжилгээ орж ирээ behavioral law and economics болж байна. Эндээс ч гэсэн ингээд хардгалтаа ер нь ингээд хүмүүсийг насны бүлэг хөөс янз бүрийн нийгмийн одоо social status гэж хэлдэг нийгмийн байдал зэргээр ингээ англиад үсгэд өөрөөр хариу үйлдэл үзүүлэх. Одоо бол Чикагогийн их сургууль дээр юу явуулж байна гэхээр юу явагдаж байна. Personalized law гэдэг судалгааны ажил эхлээд нэлээд одоо
юу гэдэг юм бэ? Тухайн хүмүүсийн сонирхол нэмэгдэж байгаа. Энэ бол яваанда хууль гэдэг ингээд их сонио. Та энэ яриаг бол зөндөө сонсчихсан баг тий. Тэгш байх, equity, equality хоёр өөр юм. Тэгш байх, шудраг байх ингээд янз бүрийн юм. Тэгэхээр хүн болгон таарсан хууль яагаад байж болдог. Жишээлбэл одоо юу гэдэг надад нэг хууль таяр одоо яг ингээ 5 дахь курсын мөнхийн оюутнуудад нэг харилцаан дээр адилхан харилцаан дээр өөр өөрчилж байгаа болдог. Энэ илүү нийгэмд илүү өөр ашигтай, илүү та хоёрын хүсэл, миний хүсэлд нийцээд байвал яах. Энэ юу дагаад байна гэхээр нөгөө юу яасан байгаа. Тий, personalized law гэж байгаа. Энэ ангаах ухааны бас ойлголт. Ангаах ухаан бол ингэсэн. Эмчилгээг ингээд ерөнхий заадаг байхгүй юу? Ийм өвчтөн болоод ийм өвчтэй хүн ийм юм болгоно. Тэр хүн хэдэн настай байна уу, тий? 90 юм байна уу? Нэг хамаагүй байна. Яг л ангаах ухаан ч гэсэн эсийн төвшин судалгаа нь одоо ирсэн байгаа та хэд мэдчихэж байгаа. Жишээл хавдар гэдэг өвчин бол эсийн мутац юм байна. Энэ мутац яагаад гардгийг зарим тохиолдолд бидний шалтгаан нь мэдэхгүй. Гэхдээ мутац нь олон янз юм. Мутацаас хамаарат энд үйлчлэх одоо механизмууд нь өөр юм байна. Тэгэхээр энэ мутацийг засах гэдэг юм уу, энүүнд одоо таарсан ийм гэдэг юм эмчилгээнд бол янз янзын өөр өөр хандлагууд байх нь илүү үр дүнтэй. Тэгээ мутац болгонд нь таарсан эмчилгээ байдаг өөр юм байна эмчилгээнд таарах нь. Ингээд personalized medicine гэдэг юм гараад хүн болгонд өөртөө таарсан эсийн төвшөнд нь ялгаж одоо судалгааг нь ямар мутац гарсан байна гэдгийг судлаад эмчилгээ хийя гэсэн ийм хандлага гарсан. За энийг яагаад би дурдж юм гэхээр EBPM гэдэг нэг онол гараад байгаа. Англиар evidence based policy making тий та бас сонссон баг. Нотлогоон суурилсан бодлого боловсруулах ойлголт гарчсан. За энийг бол ер нь юу яа төрийн захиргаа тийм улс төр судлал энэ олон нийтэд хамаатай дэлгүүр шийдвэр за эрх зүйн салбарч гэсэн юм олон нийтэд хамаатай шийдвэр гаргадаг тийм ээ. Энийг бол нотлогоонд суурилсан байя. Нотлогоо нь шинжлэх ухааны нотлогоо байга гэсэн ийм одоо хандлага маш хүчтэй байгаа. 1999 онд Блэрийн засгийн газар анх Английн засгийн газрын дэргэд энэ EBPM office нэр нь жоохон өөр. Гэхдээ энэ EBPM-ийг нэвтрүүлэх офис гэж байгуулж ирсэн. Саяхан Японы засгийн газрын хэрэглэхийн дэргэд бас ийм албан тушаалтныг одоо албан тушаалыг шинээр үүсгэж одоо хүн ажиллуулж байгаа. Ингээд засгийн газар боловсруулж байгаа бодлогууд нийтийн захиргаа зөвхөн одоо төв засгийн газар гэлтгүй одоо орон нутаг тийм ээ төрийн бас байгууллагууд ингээд иймэрхүү байгууллагууд өөрийнхөө бодлогыг боловсруулахдаа шинжлэх ухаанч нотлогоонд боловсруулъя. За шинжлэх ухаанч нотлогоо юу гэлтийн гэхээр эргээд энэ EBPM гэдэг ойлголт өөрөө EBM гэдэг ойлголтоос бас гарал үүслээ авсан байдаг. Энэ болохоор evidence based medicine буюу нотлогоонд суурилсан ангаах ухаан гэдэг ойлголт өгсөн. За нотлогоонд суурилсан ангаах ухаан гэдэг нь болохоор энэ шинэ гарч байгаа эмчилгээ эмүүдийг дандаа шинжлэх ухааны одоо туршилтуудаар үр ашигтай үр дүнтэй гэдгийг нь бол нотлох хэрэгтэй. Тэгэхээр энэ хандлагыг нийгмийн ухаанд ялангуяа энэ төрийн захиргаа энэ олон нийтийн аль бүтэлтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх энэ салбаруудад нэвтрүүлэх гэсэн хандлага бол бас нэлээд хүчтэй болж байгаа. Тэгээ энэ EBPM гэж юу вэ гэхээр тохиол нэлээд бас яриа өөр тийш явчих чинь ингээд орхичээ. Тэгээд ингээд юу яаж байгаа. Иймэрхүү шинжлэх ухаанч зүйлүүдийг одоо эрх зүйд нэвтрүүлэх нь зүйтэй маа гэсэн ийм юу анхны асуулт нь юу лээ? Өмнө. За. Их зөөхөнсөр. Их зөөхөнсөр. Яг үнэ тийм. Тэгэхээр нөгөө personalized law гэх гэж орсон юм ба штэ. Personalized law байж болох юм аа. Өөрөөр эрх зүйн ухамсар гэдэг ойлголтыг одоо жишээлбэл яах нь штэ. Илүү өндөр түвшинд гарах нь. Өөрөөр нийт одоо иргэдийн эрх зүйн ухамсар гэдэг одоо альва нийгмийн шинжилгээ юм тиймэрхүү юмрээ явж байна тийм ээ. Нийт хандлага, нийт зүй тогтлыг одоо олж тогтоох, ажиглах тийм ээ. Ийм байсан бол одоо илүү өндөр түвшинд behavioral science гаргаж ирсэн шиг тэр одоо эрх зүйн ухамсарыг судлах байгаа ард иргэдийг сегментээр нь хуваах тийм ээ. Аль ангил яадаг юм бэ? За үүнийхэн одоо шалтгааныг нь олох тийм ээ. Одоо энэ юу гэдэг юм бэ? Бодисын солилцооны асуудал байдаг юм байна уу? Эсвэл одоо тухайн орчных нь одоо нөлөө байдаг юм байна уу? Тухайн орчных нь. Энийг бол
тогтоож чаддаг болоод ирэх юм бол энэ эрх зүйн ухамсар гэдэг юм уу тухайн хүний одоо энэ эрх зүйн зохицуулалт үзүүлэх тийм ээ эрх зүйн зохицуулалтыг ойлгох, хүлээж авах, түнд үзүүлэх хариу үйлдэлүүдийг нь зөв одоо тодорхой хэмжээнд ч зөв ойлгодог гэдэг юм уу дурчлан харж гарах боломжтой болоод ирэх юм бол энэ тодорхой бүлгүүдэд зориулсан хууль эрх зүйн зохицуулалт байх яагаад болохгүй гэж тийм ээ. Бүр цаашаа ярих юм бол нөгөө personalized medicine гэдэг шиг хүн тус урт. Бүр яг хүн тус урт гэж хуваах хүртэл бол мэдгүй тийм ойрын ирээдүйд мэдээж тийм харагдахгүй. Гэхдээ хандлагын хувьд бол тийм байж болох юм аа. Тийм байж чадвалч харин бүр одоо энэ эрх зүйн зохицуулалт болон мөр ашигтай зөв байх юмаа гэдэг чиглэлээр бол ийм Америкийн нэгдсэн улс бол Чикагогийн сургуульд бол эрдэмтдийн бүлэг гарцсан тийм ээ Чикагогийн хуулийн сургуульд бол нэлээд хүчтэй хийгдэж байгаа юм судалгааны чиглэл юм байлээ гэж хэлсэн. За баярлалаа. За бидний ярилцлага бол ерөнхийдөө дуусч байна. За тэгээд сүүлийн нэг зүйл байгаа энэ үхээр та сая эрх зүйн боловсролын талаар ярьлаа тийм ээ. Тэгэхээр энэ хүрээнд одоо яг сурж байгаа болон сурах гэж байгаа за сураад төгссөн залуу байж тэр хүмүүстэй яг юу гэж зөвлөмөр? Тэг юу гэж зөвлөх вэ гэж байна. За одоо бол ийм болчиход байна л да. Одоо Монгол улсад эрх зүйн боловсролоо эзэмшээд ажиллаж амьдрах хуулийн салбарын залуу одоо төгсөгчд гэдэг юм уу залуу мэргэжнүүдтэй хувьд бол миний харж байгаагаар бол цаашдаа өөрийгөө хөгжүүлэх тийм ээ ийм чухал шаардлагатай үе. Манай улсын хууль зүйн боловсролын хууль зүйн тогтолцоо нь өөрөө бас тийм төгс боловсронгуй болчоогүй. Тийм учраас хувь залуу хуульчид өөрснөө боловсрох, өөрснийхөө мэдлэг чадварыг дэвшлүүлэх тийм хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Тийм учраас яг болон байнга суралцах хэрэгтэй юм даа гэсэн иймэрхүү бодолтой байна. Юу суралцах хэрэгтэй гэхээр сая биднээс ярианд тодорхой хэмжээгээр гарсан баг тийм ээ. Энэ хуулийг хэрэгжүүлдэг, тайлбарладаг, цаашлбал энэ хуулийг шинээр гаргах, сайжруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг энэ залуу хуульчдын үзүүлэх ийм хуульчдын хувьд бол өөрийнхөө тэр олон талын боловсрол мэдлэг, ялангуяа энэ сүүлийн үеийн эрх зүйн шинжлэх ухаанч болох энэ хандлагуудын талаар байнга суралцах тийм ээ. Би хуульчхан би эдийн засаг мэдэх албагүй. Би хуульчхан би одоо энэ анагаах ухааныг ойлгох албагүй ч гэдэг ийм хандлагаас айлтгаар зайлсхийж олон талын мэдлэг энэ орчин үеийн хүн төрөлхтний шинжлэх ухааны ололтууд тэрийг бол байнга сонирхож судалж тийм ээ. Тэгээ өөрийнхөө ажилд амьдралд бас ямархуу энэ өөр нөлөөтэй байж болох вэ гэдгийг бодож за зарим тохиолдолд хэрэгжилж нэвтрүүлэхийг оролдож эрэлхийлж явах нь зөв юм болов уу гэж бодсон. Тэгээ энэний тулд одоо манай хуульчдад бол бас нэг томоохон шаардлага тавьж байгаа нь бол гадаад хэлний мэдлэг, түүний дотор англи хэлний мэдлэг байгаа. Бид бол аливаа мэдлэг, аливаа бизнесийн харилцаа, тэргүүний туршлагыг бол гадаадаас суралцаж авах хэрэгтэй гэнэ авч тийм ээ. Хэрэггүй юм нь бас хэрэггүй гэдгийг ойлгож ялах юм. Ингэж одоо амьдрч хөгжих хэрэгтэй үндэстэн байж байгаа. Тийм учраас өөрснөө энэ гадаад хэлний мэдлэг аль ч мэргэжлийн чиглэлд маш чухал мэдлэг мэдээллийг олж авах гэдэг утгаараа бол аль ч мэргэжлийн хувьд одоо гадаад хэл чухал юм. Дээр нь ерөнхийдөө тэр одоо гэдэг шинжлэх ухаанч хандлага сүүлийн үеийн ололтуудыг байнга одоо сонирхож судалж авах нь чухал юм аа гэсэн. Иймэрхүү л ойлголттой байна да. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн ярилцлагыг ярьсан маань оролцсонд танд маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хоёр зүйлээр бас сурлагын ажлын гарааны өндөр амжилт хүсье.